Confirm if this role was written especially for Pattinson or not, but it sure feels that way. За тэгэхээр цагаан сарын өмнө эхэлсэн хатуу хөл хорой үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаагийн видеоор би та нартай хөл хоройны үеэр өнгөрөөсөн 1-7 хоногоо влог хэлбэрээр хуваалцъя гэж бодлоо. Ингэхдээ яг өмнөх хөл хоройтой харьцуулахад би яг одоо гэрээсээ ажиллах горимд чинхүү утгаараа бол шилжиж орж байна. Тийм болохоор магадгүй энэ 7 хоногт гэрээсээ ажиллаж амьдрах ер нь ямар байна вэ гэдгийг магадгүй иймэрхүү влогоор хуваалцвал та нарт магадгүй сонирхолтой байх юм гэж бодлоо. Окей. Тэгэхээр ажил ихний өдөр. Миний YouTube суваг дээр яг 7 хоног болгоны даваа гарагийн өглөө шинэ видео ордог байхгүй юу? Тэгэхээр энэ 7 хоногийн эхний видео бол өнөө өглөө орчихсон байгаа. Одоогоор нэг 100 орчим үзэлттэй явж байна. Угаасаа сэдвийн хувьд аваад үзсэн ч тэр нөгөө баримтаас нэхэмжлэх гарах, төлбөрийн баримт гарах гэсэн сэдвтэй байгаа учраас хүмүүс нэг тийм олон хүн энийг сонирхож орж үзэхгүй байх. Гэхдээ хэрэгтэй хүндээ хэрэгтэй видео байна гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ 7 хоног бол миний хувьд 2 видеотод 7 хоног хоёулынгийн нэвлэлүүд бэлдээд тавьсан байсан. Гэхдээ байрын сольж болох байсан ч гэсэндээ яг өнөөдөр орж байгаа энэ видео 2 сарын 15-нд багтаж нэгтлэгдэх хэрэгтэй гэж бодсон учраас байрын нус солиогүй. Тэгэхээр өглөө автоматар орцсон учраас араас нь өршөөд би комментүүд нь хариулж яваад тэгээд Facebook, Instagram зэрэг рүү олоо шеэрлэнэ. Яг одоо л Facebook руу нийтлээ сууж байна. Instagram дээр яг сторинууд дотор тийм swipe up гэсэн функц байдаг штэ. Тэрийг яг яаж болгодгийм бэ гэж асууж байгаа хүмүүст хэлэхэд follower-ийн чинь тоо, хаягийн чинь одоо дагагчдын тоо 100000 дагангуут автоматар тийм болчдөг. Эсвэл тухайн хаягч нь verified буюу арталтаа нөгөө нэг цэнхэр тэмдэгтэй байх юм бол бас тийм болчдөг. Одоо сонжруулаад яах вэ? Тийм бэлгээ аваад гарцгаая гэж. Тийм. Үүсгэсэн байгаа юм. Би сая үүсгэсэн юм аа. 15 байна. Үүсгэсэн байна. За. Өнөөдөр үдээс өмнө угсаа яг төлөвлөжсэн дагуу ихэнхдээ уулзалтуудаар дүүрчлээ. Яг арай эрт байгаа ч гэсэндээ би өглөөний хоол хийж идээгүй юм чинь өдрийн хоолоо жоохон эрт идчихье. Тэгэхээр явж ланч идье. Өчигдөр оройн хоолнд хийж идсэн шүл бэлэн байгаа юм байна. Тэгэхээр угаасаа хамгийн шилдэг өдрийн хоол бол leftovers буюу өмнөх өдрийн хоол. Тэр хоолн тахир байдаг. Хажууд нь бас жоохон цагаан будаа халаагаа тавьчлаа. Энэ нөгөө алга будаа дуусж байгаа. Тэгэхээр одоохондоо хэсэг цагаан будаа идэж байна. I love leftovers. Just what I needed. Let's have some break. So hungry. So hard идчихв. Stay happy and healthy.
оны ихээр нөгөө хулангийн сувагт зориулж нэг видео бичих гээд энэ дээр байсан бүх номнуудыг тийшээ авчиж тавьсан байхгүй юу. Тэгэхээр одоо тэр номнуудыг буцааж энэ рүү өөрнө. Гэхдээ тэрнээс өмнө шийдэх нэг юм байна. Энэ Garland болоод энэ wreath-ийг яах вэ? Би шинэ жилийн өмнө л энийг тавьсан. Тэгээд одоо бол хураагаагүй. Гол нь хураа гэхээр надад яг үндэ эдрийг хаашаа хураах газар болтохгүй байна л та. Ер нь бүр ингэ гэрээс гаргаад өөр газар юм хадгалдаг ч юм уу хураадаг тийм юмнууд байдаг бол баг аваач ичмэр тань жилдээ нэг удаа очиж авдаг. Окей. Тэгтээ нэг хураах хэрэгтэй байна. Энэ тавиурыг нэг ийм болгочлоо. Номнууд нь ерөнхийдөө ингэж тавигдаад тэгээ энд яг миний Kindle явж байна. Тэгээд орон цүнх мөх ерөнхийх нь хоосон. Тэгээ энэ дээр яг жоохон нэг тийм эмэг өндөртөө бас гих мэт зүйлсүүдийг тавьсан байгаа даа. Би энэ сакснуудыг солиё гэж бодоод байгаа юм аа. Одоо жишээ нь энийг тэгэхээр нэг юм саксан одоо яг юм гоё юм схийрсэн сакс үүдэг штэ. Тим сакснууд хаагур байна. Доор комментэр бичээрэй. За гэрээс ажилласан ихний өдөр. Өмнө нь би өнгөрсөн оны 3 сард баха яг хамгийн анхыг энэ цар тахлын юм хэлж байхад гэрээсээ ажиллахад анхаарах 5 зүйл гэдэг нөгөө жоохон судалж үзэж байгаад нийлүүлээд нэг багцсан видео хийжсэн байхгүй юу. Яг тэрэн дээр хийжсэн зөвлөмжүүдийг яг бас өөр тийм судалгааны ашуудаас уншижсэн зөвлөмжүүдээ яг өөрийнхөө гэрийнхөө офис дээр хэрэгжүүлж байгаа. Тэгээ тэрийг ингэ нэвтрүүлэнгүүт яг орчноо бүрдүүлэх нөхцөл ингээд байчингууд бүрэлдчихсэн байх боловч давхар яг энэ менталити сэтгэл зүгөөч гэсэндээ яг иймэрхүү гэрээс ажиллах нөхцөлд яг бэлдэх хэрэгтэй байдаг юм байна. Миний хувьд яг эхний өдөр жоохон энэ дээр тасгаж үзлээ. Хоёр дахь өдөр бол арай дээр байх байх гэж бодож байна. Ихнээс надтай хамт 52-7 оны хуримтлалыг хөтлөөд явж байгаа хүмүүс намайг мигмар гарагч шилжүүлэхийг хийдгийг мэддэг болсон байж магадгүй. Тэгэхээр 7 дахь 7 хоногийн шилжүүлгээ хийцгээе. Сар шинийн амралтын өдрүүд дуусчихсан. Гэхдээ хөл хорой олоод үргэлжилж байгаа ч гэсэн шуудан бол ажиллаж байгаа юм шиг байна. Би сая Facebook руу бичиж асуулаа. Ажлын цаг нь бол энгийн хуваараар явж байгаа гэж. Тэгэхээр их салбарын нөгөө ачаалал нэмэгдэхээс өмнө амжаад надад нөгөө явуулах хэдэн илгээмж байгаа. Тийм бэлдэж хийсэн. Тэгэхээр энийг гарч явуулъя гэж бодож байна. Ингээд өгтөл очиндоо. Тэгээд энэ хоёрыг яа. Цагаан сарын хөл хорой ихснээс хойш анх удаага гэрээсээ гарч ийн. Тэгээд шууд нь юм өгчлөө. Гайгүй ямар ч хөнгүү байна. Шгүй. Нэг олон хүнтэй таарсангүй.
Гэрээс гараад явж байгаад бичиг баримтаа бол хэд удаа. Нэг удаа шалгуулсан байгаа. Окей. За. Гэрлэг орё. Элдэвтэй гурилны ардын заавар дээр пицца хийх заавар байлээ. Хишиж амталсан ногоо болон бэлдсээ тавиад бичил долгионы 100-нд 1-2 минут шарж бэлэн болгоно гэх. Тэгэхээр зүгээр мини пицца хийж үзцгээе. Них гоё болохгүй шүү. Би зүгээр байгаа юмнуудаа л ашиглана. Монгол таунаар дамжуулж авсан илгээмжийг хүргээд өгчлөө. Яг бүх хүн болгонд хүргэж өгөхгүй байгаа ч гэсэндээ нэг яагаад ч ямарсан хүргэж болсон байх. Тэгэхээр нэг юм ирсэн юм чинь задлж харуулъя. Why not? Unboxing time. За, дараагийн priority мэй. Энэ нь юу ахгүй юу? Хэвдүүлээ. Энэ чинь jet penis. Hobonichi Tacho. 2021 он зориулсан Hobonichi Tacho planner. Би нэг яг нөгөө planner зорилгоор биш харин өдрийн тэмдэглэл нөгөө journaling зорилгоор ашиглая гэж бодож захисан юм аа. 1-р сараас эхэлсэн явж байгаа. Энэ дээр нөхөж бичих гээд би 1-р сарын зарим тэмдэглэлээ өөр дэвтэр дээр бичсэн байгаа. Тэрийг энэ рүү ямар тааж хуулж өчнө. Тэгээд өөрөөр хэлбэл энэ ч бүх өдрийг ингээд нэг нүр болгоо тавьсан байдаг. Учраас өдөр болгонд ингээд нүр гаргацсан байгаа учраас магадгүй би яг одоо нөгөө өдөр болгон тэмдэглэл хөтлөе гэж бодож байгаа энэ үед яг иймэрхүү дэвтэр дээр хөтлүүл айгу зүгээр юм болох уу гэж бодсон юм. Тийм учраас нэг юм планер згсэн. Нэмэртэй чирлээ дээ. Okay. Back to work. Ямар хөө байдлаар орж ирээд яах мах гэдэг бол product талаас нь тийм бол бас зөвхөн нэмэлт side project болгоод явуулчихад why not гэсэн бодлого байна. машинаар бол хийсэн байна. Сайн ажлынхаа уулзалтыг бол нэг дуусгачлаа. Энээс хойно би 12 цагаас social media-гийн холбогдлолтой нэг live хийх хэрэгтэй байгаа. Instagram дээр намайг юуныхан урьсан? Social media marketing agency урьсан. Би дор хаяг нь оруулчих. Тэгээ тэдний сувг дээр бол live нь байрлана. Нэг цагийн Instagram live хийж дараас нь IGTV-гээр хадгалаад байшуулчих баг. Тэгэхээр тэр хадгалагдсан Instagram дээрх IGTV-гийн би видеонд дор тайлбар хэсэгт оруулчих. Тэгэхээр яг юм бол яаж хийдгийг бодоо гэдэг талаас уулзах гэсэн байгаа. Нэр хөл хорооны үеэр ерөөсөө нүрээ бас бодохгүй байгаа. Гэхдээ нарны тосны оронд энэ доктор Жартийн Recover гэдэг нэртэй кремийг ашиглаж үзэж байгаа. Нарны тос foundation-ы оронд гэх юм уу? Тэгээд тосны дараа чиш үр тосын дараа нэг төрхөл болоо. Таалагдчих жаа. Өнгийн гой сэргээл тэгэл өрөвчөж байгаа байхгүй арсны. Өнөөдөр нэрээ энэ утасны unboxing видео нийтлэгдсэн. Тэгэхээр автоматар орчихсон байгаа энэ үед би бас Facebook руу нийтлээ сууж гин. Угсаа бараг Facebook руу YouTube-ийн холбоосыг нийтлэх гэж л ордог болж тээ. Та нар юу Facebook-ыг яаж ашигладаг вэ? Ашиглах гэж байгаа. So let's post it. Amazing in that they can pack a punch in such a short form of brevity, right? 140 characters, 288 characters of discoverable spaces. It certainly can help, but
not doing well. Би сайн нөгөө төвтөр дээр бичсэн үлбэр уншил та. Өнөөдөр дотор хүн маань таагүй байна. Амнаас минь гарсан ихний чанга үгс I'm not doing well байлаа. Чанга хэлэх мөчөд нулимс хийлэндээ дэрв. Уйлж чухал арай уужирдаг юм болов уу? Okay. That was intense. Яг заримдаа нэг ийм мэдрэмжүүд, ийм нэг яг burnout гэж хэлэхэд айгүй одоо ач холбогдолгүй импостер синдромч гэж бодох юм уу, нэг тийм гинтийн юм давлгаанууд бол орж ирдэг. Гэтэ ямарч байсан арай дайггүй болчлоо. Мессеж бичсэн баярлалаа Эндра. That helped a lot. Okay. Итахан болчлоо. Ажил өргөжлүүлээ. Богинохон хугацаа хамаарнгалтай хурдан одоо шинэ үс рүү шилжсэн процесс болсон гэж хэлж байна. Тэрний өмнө бол за энэ үснээр байгаа шиг Midnight Green лөө тийм нэртэй өгтэй байсан бол дараагийн давхартуудыг Apple Store дээр iPhone 12 Pro Max утаснууд буусан өдөр нь бол амжиж авсан байгаа. Одоо мөрнийхээ хамгаалт шилэн наалтаар бол хамгаалтын дээр ард нь учраас би өөрөө нэртэй наах зорилгоо. Lunch is served. Нөгөө элдвтэй гурил дээр тавьсан жижигхэн мини пиццагаа дахиад хийж надад угаасаа нэг шиг гурил өрүүлсэн байсан. Тэгэхээр саяас яаж хийсэн ч харсан бах. Камер дээр амсаа би өмнөх өдрүүд дээр камер дээр огт идэг бах тий. Скоро. Дэжүүшүү. Хэдхэн минут дээр хийсэн гэхэд. Угаасаа доотлынхын пейст нь хамгийн гол хэсэг юм байна. Яаж утсан. Өнгөрсөн 7 хоногоос хойш ажиллаж исэн нэг бичиг цаасны юм дуусчлаа. Бүр нэг ч биш 2-3 файл би нийлүүлээд cross reference хийгээд бүртгэлийг хийгээд явж исэн. Ер нь ингээд нэг агүй хэмжээний юм spreadsheet болоод яг word юм analysis хийх юмнууд дээр нэг тийм шууд төвлөрөөд суугаад агүй төвхтэй байдаг л да. Тийм болохоор би бас нэг шууд тав гэр дайрж орсон ч гэсэндээ бас яг тийм хурдтайгаар хүссэн шиг өндөр хурдтайгаар хийж чадахгүй байсан байхгүй юу? Ёо хэмэрсэн remote-ээр ажиллаж байх үед дуусчихсандаа бүр амар баярлж байна. Ёо. Одоо тэгээ буцаад гоё илүү creative юм руугаа орно гэсэн. За чи яг гэртээ байгаа юм байна. Check. Гэрийнхэн хувцастай байна уу? Yes, check. Тэгээд нүрээ будаагүй хог царайлж гин үү? Check. Сайн уу хулаа амаа? Сайн уу? Миний орой хоол нэг иймэрхүү. Чиний хоол болсон уу? Болсон би чамайг жоо хүлээж байгаа. Тий. Гүрчээд гэдэг юм аа. За сайн хооллоорой. За сайн хооллоорой. Харах юм уу? За бай. Hi. Өнөөдөр гадаа айгуу гой дулаахан байгаа л эрэнгүүт энэ чи хүүхдүүд доор тоглоол агаарлал ингээл байж гадаа хөдөлгөн орчиж угаасаа дулаахан болохоор тэгтээ нэг тийм гарах боломжгүй ч байгаа мó ер нь угаасаа л хөл өрөөний үеэр айлуулах гарах хэрэггүй шүү дээ. Тэгтээ нэг юм агаарт гарах агаар амьсгалах хэрэгтэй болгоно. Балкондоо байгаад айгуу баярлж байна. Ер нь хүн чинь нэг тийм сонин цэцэг шиг юм биш үү тэгэл нар агаар ус ингээ байж хахад болчдөг. Тэжээ өрөөнтөн гэдэг ч үлээ. Зарай цэцэг биш байх. Гэтэ яг бас яг
наранд гарахгүй байх, ингээд нэг агаарт гарахгүй байхыг сэтгэл зүйд айгу нөлөөлдөг юм байна. Өчигдрийн жоохон хямардаг ч гэсэндээ бас нэг тийм хангалттай агаарт гараагүйгийнх бас байсан л байна. Өдрийн хоол идэх гэж байна. Кофе. Өнөөдрийн 3 дахь хаяг, 2 дахь хаяг кофе. Тэгээд яг усан pastries. No. Bueno. Go. Very nice decision. За балкон дээр бас чуу хоос юм аа. Тэрнээс босно. Нэр хавар болохоор тэрний учрыг болох хэрэгтэй байна. Тэр доотлон байгаа нь хариуч нь байхгүй. Тэр доор бүр надаас ах. Миний нөгөө намайг төрөх үед баг намайг усанд оруулж исэн төмпөн мөртлөө ингэ байгаа миний балкон дээр. Манда. Та нар хэдэн сард нэг удаа ч юм уу гэрийнхэн тавилгыг нэг ингэж эргүүлж хөдөлгөж үзмээр санагддаг уу? Миний яг нэг тийм мэдрэмж төрөөд эхэллээ. Би яг ингэ бодохоор яг 3 сарын өмнө яг улирлын өмнө хийсэн байгаа байхгүй юу? Яг 3 сарын дараа яг давтамжтайгаар дахиад нэг юм эргүүлмээр санагдаад байна. Тэгэхээр яах вэ гэхээр би ороо эргүүлж үзт юм уу гэж бодоод байна. Одоогоор болохоор энтэл рүүгээ ингээ харцсан байгааг зүгээр эргүүлээд хараадах юм. Тэнэг шийдвэрч үж магадгүй хөхтэй эцсийн дүн таалагдчих магадгүй. I don't know. Юутай ч үзэл. Ямартай ч эргүүлэн гэж бодож исэн байрал руу уул тавьчлаа. Гэхдээ нэг таалагдахгүй байна. Жохон утгагүй болгочих шиг боллоо. I met a guy who he's gonna help me get a job in pharmaceutical. So I'm really excited about that. Are you still there? I'm here. Өглөө босгоод орны энэ байрлал гоё юм байна. Унтаж амархад ч гэсэн айгүй эвтэйхэн байлаа. Гэхдээ яг энэ өрөөнд дотор яг энэ гэр дотор байгаа байрлалын юмных нь flow гэх юм уу те. Тэрнтэй нэг айгүй сайн зохицохгүй байна. Өнөөдөр бол буцааж байрлуулж магадгүй. I looked at the world, it shaped the way I react to things, the way I look at situations. Тэгэхээр миний хувьд яг амралтын өдрүүдээр одоо яг энэ сувагт орж байгаа ч юм уу, ер нь хөвчлийн энэ сувагт орж байгаа видеонууд дээр ажилдаг, видеогоо бичин, эвлүүлнэ гэдэг зүйлсүүдийг дандаа хагас потенциалаар бол амжуулцдаг. Тэгжиж бас нэг юм амьдралаа хувааж байгаа гэх юм уу. Тийм ч учраас ягаад чинь ануу харчуу гэдэг суваг дээр орж байгаа контент миний нэг өөрийн контент, бас нэг чөлөөт цагаараа хийж байгаа контент гэдэг учраас их надад тийм ажил шиг санагдаад байдаггүй юм. Тэгээд тийм ч болохоор хагас потенциалаар илүүтэйгээр хийдэг байх. Тэгэхээр сүүлийн үед болохоор миний яг өөрийнхөө дадалтаа оруулж ирсэн нэг зүйл болохоор хагасны өглөө би нөгөө Бүүжо хэлбэр хөтэлдэг төлөвлөгч дэвтэр дээрээ ирэх 7 хоногийн нүрүүдээ бол бэлддэг болсон. Өмнө нь бол сарын эхэнд бүх 7 хоногоо бэлдчихдэг байсан бол тэгэхээр болоод 7-7 хоногоор нь бэлддэг. Тэгэхдээ Instagram-аар бол лайв хийх байдлаар бас Бүүжо community-гийнхэнтэй хамтдаа бол хийдэг болсон байгаа. Өнөөдөр энэ лайва хийчээд тэгээ үргэлжлүүлээд дараагийн эх 7 хоногт орох бас нэг видеоны sit down хэсгийг бол бичих ёстой. Тэр үед нь харуулъя дөө. Setup хийж явахдаа харах байлгүй. Окей. Ихтэй. За, сарын туршийн өнгө ашигласан энүүгээр явчих. Tombow Dual Brush Pen 133. Тэрийг яг нөгөө дэвтрээ бэлэн болгоод яг та нарт ингээд ийм дэвтэр болсон ингээд дэвтрээ танилцуулж байгаа видеон дотроо хаанаас яаж авах боломжтой вэ нэ тэрийг гэдгийг бол зарлана за.
Эрүүл хооллоё гэж бодож байгаа хүн энэ хоолыг хизээш битгий хийж дээрээ. Хэдий ногоо могоо махыг баяжуулсан ч гэсэндээ суур корндоо бол нөгөө мигорeng байгаа учраас индомигийн мигорeng байгаа учраас үндсэндээ бол гой мэдэл хоо штэ. Гэтэ тэрэндээ идмээр санагдах үедээ ингэж баяжуулж идэж яхад. Гойсмэ. Сүүлийн 10 хоногт анх удаага шахав. Тийм, сүүлийн 10 хоногт анх удаага фаундейшн төвш 10 ч биш 10-аас ч 7 хоног. Хамгийн багадаа 2-7 хоног дотор анх удаага нүүрэн дээрээ фаундейшн төрөх чинь 3-7 хоног ч үж магадгүй. Хөл хорионы өмнө ч гэсэндээ би нүрэ будааг байсан. Видеого бичихтэй нэг юм мейкаптай байх гэж байна. Нүрэн дээр төрсөн бүх юм болоод ашигласан бүх хэрэгслүүдээ би видеонд ор тайлбар хэсэгт хаанаас авах боломжтойгоо нь холбож ихэнх нь Монголд бол зарагдаж байгаа. Тэгэхээр тэр мэдээллүүдээр нь өгчээ. Нин ялангуяа Real Technique-ийн энэ Powder Blue багснууд амар гоё юм бэлээ. Дигжин битигээр зарагддаг. Тэндээс би холбоод доор оруулчихъя. Тэгээд Дигжин Beauty цэгийн дээрээс юу ч авахтаа, юу ч авсан хамаагүй. Заавал идэр байх албагүй. Юу ч авахтаа хамаагүй Anu гэсэн промо кодыг идэвхжүүлэх юм бол хүссэн юм 5% хямдруулан авах боломжтой болсон шүү. Тэгэхээр Digi Beauty цэгийн Anu-г ашиглаад 5% өнгөлөөлөөрэй. Бүх юм дээрээ видеод холбогдсон байгаа. Видеого бичцгээе. Ашиглана. Тэгэхээр нэг энэ тавцаа байрлална. Эхлэнэ гэсэн үг. Энэ видеог бичиж дуусгая. За. Видеоныхоо интро аутрог биччихлээ. Одоо эвлүүлгийн цаг. Ерөнхийдөө видео бичлэлтийн процессүүд бол дууссан гэсэн үг. Тэгэхээр одоо та нарын үзэж байгаа энэ влог болоод сая бичсэн sit down video буюу 3 дугаар сараа хэрхэн бэлдсэн бэ? Төлөвлөх сэдвээр хэрхэн бэлдсэн бэ гэдэг видеонуудаа эвлүүлэх шаардлагатай. Окей. Одоо ингээд эвлүүлгийн ажил руу орцгоё. Сумууд руу хамгийн өндөр нь баян гэх юм байна. Дорнод арай бага байна. Баян өндөр нь үү те? Хот дорнод хоёр адилхан байна. Хамгийн гол нь бол баян үлгийгээр л явж байгаа юм. Окей. Шууд юм бол. Тэгэхээр бараг угаасаа зөвхөн Улаанбаатар хотод үнгүй гэлтэхгүй. Ер нь орон нутагт ч гэсэндээ одоо үнгүй хүргэнэ. Монгол шуудангаар үнгүй хүргэнэ гэдэг ойлгоо гэсэн гээд үний тооцох нь зүгээр юм байна тийм үү? Нэгэнт хотын тийм орон даяараа адилхан үнэтэй. Тэгээд хүргэлтийг нь ан байна төлөе. Авч байгаа хүмүүс чинь аяга амар баг. Харин тийм. За чи процессинг хийн штэ. Окей. Битлээ дарга. Let's build this. Need to see them as happy and ambitious.
Kelton's film as animated. Нөгөө нэг хаалга нэг иргэнгээ хөтөлбөр биш үү? Өнөөдөр манай хотгоноос ирж авж байгаа. Нөгөө автобус нэрээ зогссон хүмүүс ч гэсэн очроод эхэлсэн байна. Ингэсгэж яагаад гар шинжилгээ өгөндөө. Очрлж гин. Одоогоор очрлж гисэнс хойш 40 минут өнгөрсөн байна. Дараалал зогсож эхлээд яг 60 минут болж байна. Шинжилгээ өгчөд ороод ирлээ. Яг хүлээх процесс бол миний хувьд нэг 70 минут орчим болсон. 75 минут, цаг 15 минут. Яг олон хүн байсан учраас ингээл очрлоо явчлаа. Яг шинжилгээ өгөх процесс бол айгу хурдан юм байна. Би яг нөгөө автобусны үүдэнд хүртэл ерөөдөө видео бичсэн ч гэсэн нэгэнд ороод шинжилгээ өгж байгаа процессыг бол камеранд буулгая гэж бодсонгүй жоохон тохгүй санагдаад оронгот өөр нэг хүнд би өөрөө иргэний үнэлгийг өгөөд миний иргэний үнэлгийн артал дээр байгаа нөгөө QR код гэдэг штэ. Тэр кодыг нь уншуулад миний утасны дугаарыг тэмдэглэж аваад тэгсний дараа өөр хоёр шиг юм стикертэй цаасууд хэвлэгдэж гарч ирж илээ дээр нь миний нэр мэртэй. Тэгээд тэр стикертэй цаасаа дараагийн ажилтнанд нь өгөхөд нөгөө миний надаас авах дээжний савн дээр л тэр стикерийг нааж байгаа юм байна л да. Тэгээд суулгаж яагаад маска одоо бид нар чи хамраад агуулсан маска нааж байгаа шүү зүүж байгаа шүү. Тэгээд маска яг энэ амаа дарах байдлаар энэ хавцаанд авчираад тэгээд сууж агаад гэдийлэгж агаад энтлийн амар минийх над дээр бол энтлийн амарт бол хийсэн л те. Аваад дээжийг гаргаж ирж аваад тэгэл болоо. Үндсэндээ бүтэн процессыг минут 2 минут л орчим үргэлжилсэн үү. Тэгээ гарч ирэл маргааш надад бодвол гар утсаар мессеж ирэх бах. Хариу нэр нь яг тийм байна. Окей, тэгэхээр ер нь бол нэг өрхөөс нэг иргэн хамрагдаж байгаа нэхээрээ байнгын ойрын хавталтай байгаа хүмүүс дундаас нэгийг шинжилгээнд хамруулчихад ерөөхдөө ямар шүү байна бэ гэдэг дүр зургийг бол бүрэн бүтэн болоод авчиж чадсан штэ. Тэгэхээр хэрвээ яг манай байр бол харьцангуй орой хийгдэж байгаа одоо манай хотхон бол харьцангуй орой шинжилгээнд хамрагдаж байгаа байж магадгүй. Гэхдээ та нарыг энэ видеог үзэх үед хэрвээ нэг хаалга нэг иргэн хөтөлбөр үргэлжилж явах юм бол тэр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай. Яг нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд өөрийнхөө оруулж байгаа хувь нэмэр гэдгийг ухамсарлаад идэвхтэй оролцсноо гэж найдаж байна. Тэгэхээр шинжилгээндээ хамрагдаарай гэж уриалж байгаа шүү. Тэгээд маргааш шинжилгээний ариу ямар ирэх нь харна да. Гиснээс нэрээ энд сууж видео бичиж юмар юм уу? Сонирхолтой бэкграунд байна те. Яг өмнө хийдгээс нөгөө дан цулгаа хан байснаас нэг жоохон юм визуал өгж байгаа юм биш үү? Ардаа юм юмтай. Энийг сууж ярьдаг влог маягийн видеонууд дээр тэчхүү байршил юм шүү гэж. Гэтэ гадаа нартай байгаа үед л хиймээр юм байна. Угаасаа одоо яг миний нүүрэн дээр тусч байгаа гэрэл бол яг байгалийн гэрэл, нарны гэрэл. Тэр дээр байгаа нарны гэрэл явж байна. Хойно юу гэж бодож энэ байрлалыг жоохон зэгсэх хэрэгтэй байх л та. Тэгэхээр ард нь ор мортойгоо байгаад гэсэн. Өнөөдөр нөгөө орыг чинь би энэ тал руу одоо энэ цонх тал руугаа шахацсан байсан яа буцаага тэр нөгөө номын шүүгээ тал руугаа шахацсан байгаа. Одоогоор бол таалагдж байна. Яг ингээд харьцангуй нэг тусдаа яг ундлахын өрөө шиг мэдрэмжийг бол надад яг төрүүлээд байгаа. Гэхдээ яг өмнө бас хэлжсэн чинь яг энэ бус өрөөний гэрийн одоо бусад хэсэгтээ яг яаж flow хийж байгаа вэ гэдгийг бол мэдэхгүй л. Жохон нөгөө талаасаа бол жохон тухгүй харагдаж байгаа. Яг гэтээ яг орон дээр ирсний дараа бол надад л гайгүй тухтай байна. Ялангуяа өглөөс ирэхэд нэхгүй юм. Нар цонхоор бүтэн хараад бас гоё юм бэлээ. Тэгэхээр заавал яг өнөөдөртөө багтааж нэг ямар буцааж байранд нь тавья гэж бодохгүй л байна. Магадгүй дараагийн влогуудаар буцаагаад хөдлөгцөн ч өнөө өөр нэг тийшээ тавьсан байгаа харагдаж магадгүй. Энэ влогийн туршил ямар тач энэ байранд нь үлдээч дөө. Яа. Тэгээ LGBT тэд нар миний одоо над калчерт чинь бас дандаа тустай. Энэ тусах ёстой тий. Гэтэ одоо чинь энийг яг одоо ийм зүйлийг энэ одоо HIV AIDS статусаар нь эсвэл нөгөө хөгжлийн одоо able эсвэл disabled дээр нь ялгуурлан гадуурхахгүй гэдгээр тусаж байгаа юу? Бас давхар би бас наа зовоод байгаа нэг tokenism гэж нэг юм байгаа штэ. Манайх одоо жишээ нь HIV AIDS дэм ажилладаг учраас бид нар хэнийг ч ялгуурлагдаггүй. Эсвэл манайх ингэж ганцхан ажилладаг мөртлөөсөө тэрийг нөгөө tokenism болгоод өөрсдийг хамгаалцдаг ч юм уу зөв жоохон сөрөг талаас нь харж байгаа шүү. Тийм болохгүй тулд яаж ингэж суулгах нь зөв юм шиг санагдаж байна. Хамгийн гол юм чинь нөгөө хүний нууцыг хадгалах.
Би өчигдөр YouTube сувг дээр орох өөр нэг видео бичих гэж энэ ширээгээ бэлтэж агаад энийг унгаагаад хагалцсан. Үндсэндээ ингээ нэг 3 хэсэг болоод салтсан байгаад байгаа. Энэ юу гэхээр уг нь бол компидинг юм юу ахгүй юу? Эргүүлээд гаргаж ирдэг юм түрхлэг. Хөлийг чинь холохоос сэргийлэх зориулалттай. Тэгэхээр энийг нь наах гэж үзье гэж бодож байна. Миний юм засах туршлагыг үзвэл би энийг магадгүй баг эргүүлж онгойлохгүй болохтол нь нагаа ицсэн байж магадгүй. Тийм эрсдэл бол биднэрт байгаа. Гэхдээ яг бүр наалдаг байна чи. Би гочужана жоохон ихтүүлсэн байж магадгүй. Тэгэхээр нэлээд халуун болсон байж мэдэх юм гэж бодож байна. Зүгээр. Энэ амжилттай болчих шиг боллоо энэ хараа. Зүгээр онгойж яг хамгийн сүүлийнх нь наасын хэсгээс татхад тэгээд эргүүлэхэд хүрд нь бол эргүүлээд ажиллаж байна. Окей. Америкчууд эзэмшдэг. Тэгээд яг дурдах юм бол нөгөө News Corp гэдэг Америкийн одоо том гигант одоо медиа компани байгаа. Туршилтын юугаар хэрэг та нар твит хийх юм бол та нэг дагч юм бол ороод ирэх баг. Тэгээд эможи дундах зүрхнээр дараад явуулна. 100 гаруй хүн ярьж байгаа мó нэг. Тэгээ энэ яг юм ном нь бас байдгийн аюу сонирхолтой. Хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж амьдарсан 1-7 хоногоо энэ удаагийн влог дээр буулган та нартай хуваалцлаа. Таалагдсан гэж найдаж байна. Ямар ч тач урд өмнө байгаагүй тийм сонин зүйлсийг энэ 7 хоногт мэдэрлээ. Өмнө хийж байгаагүй зүйлсийг гэсэндээ хийж үзлээ. Өөрийнхөө тухай ч гэсэн нэлээд олон юмыг мэдэж авлаа. Тэр нь маань ч гэсэн та нарт бас харагдсан гэж найдаж байна. Тэгээ та нар хөл хориог яаж өнгөрөөв, яаж үр бүтээлтэй өнгөрөөж чадав, үр бүтээлгүй ч байсан байж болно л та мэдээж хэрэг. Тэгэхээр ер нь яаж өнгөрөөв, тэрийг видеоноор хуваалцаач өнгөрсөн 7 хоногийг хэрхэн өнгөрөөв, мөн ер нь цаашдаа өөр ямар контент сонирхож чинь гих мэдчлэнгээр хэдүүлээ комент хэсэгт өргөрөөд ярилцаад явцгаая. Тэгэхээр энэ видеотой хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж өөрсдийгөө болон гэр бүл хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалаарай. Дараагийн видеогоор эргээд уулзъя.